Одоо би сая ярианаас чинь сонсгоод хөрчлө охин маань бор гэж ярьж байна тий. Тэгэхээр энэ дээр ч гэсэн жижигхэн зөвлөмж өгөхөд надад бас яг ийм кейс тохиолдож байсан. Манай охин бас бор. Тэгэхээр бор гэдэг үгийг сонсоход өөрөө таагүй мэдрэмж авахгүй байхаас сурах хэрэгтэй гэсэн байхгүй юу тий. Тэр үгийг би одоо жишээ нь охиндоо энэ охин ямар гоё цэвэрхэн бор арьстай гэж гээд нөгөө тэр тасгалжуулдаг тий. Хүүхэд бор гэхэд би цэвэрхэн гоё арьстай гэсэн ийм ойлголт програм суулгах нь шүү дээ нэгсэндээ тий. Тэгэнгүүт яах нь хүүхдүүд бор гэвэл бити тоогоорой бор гэл нөгөө акцент өгөөл байх тусам эмзэглэж хүлээж авах энэ нэг тийм одоо сонин онцгүй юм болчлоо шүү бор арьстай ч гэдэг юм уу тий. Тэгэхээр бас биднээс гадна нөгөө хамаатан садан ах дүү найз нөхдүүд хүүхдийг бас ингээд санамсаргүй байдлаар сэтгэл зүг их гэмтээчдэг. Их чинээсээ хамаг нүд өмсгийг авчиж дүүнээсээ царай муутай юм байна штэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээ ухамсаргүйр хүүхд чинь би царай муутай юм байна ч гэдэг юм уу. Тэр үг ингээ эмзэглээд одоо ингээ тэр хүүхдийн тархинд нэг өсөндөө компьютероор бол тий ингээ програм болоод бичигдчихэд гэсэн. Тэгэл насанд хүрсэн хойно би царай муутай ихчстэй хөөрхөн гал нэг жоохон нэг юм уу харьцуулсан ч юм уу тий ингээ өөртөө итгэлгүй байх, өөрийн үнэлгээ доогуур байх ингээ нөлөөлөд идэг. Тэгэхээр бидний одоо тэр хүүхэд насны туршлага насанд хүрсэн ч нөлөөлж байна. Одоо бид нэр ингээ бүгд ээж аав болцсон тий хүүхдтэйгээ яаж зөв харьцах вэ гэдэг дээр маш их цаг хугацаа маш их юм мэдлэг мэдээллийг авах нь бол зайлшгүй шаардлагатайсаа ирсэн байна. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нимгэн живх Baby Lab.